За шинэ влогт тавтай морил яг та нарт амласнараа гоё юм daily weekly влогууд үргэлжилж байна. Тэгээд одоо би тэр гэрээсээ гарах гэж байна. Нэмэр дүүрэй. Тэгээд хавар болоод дулаараад гоё гийлзээд байгаа шүү дээ. Тэгээ ер нь шопинг влог хийсэн чи хүмүүст айгу таалагдсан болохоор би одоо дахиад явж шопинг хийх чинь. Тэгээд миний мейкапууд ер нь дууссан. Миний крем бас дуусж байгаа. Тэгээ мейкап шопинг хийцгээе. Тэгээ мейкап шопинг хийх гэж болохоор би нүрээ айгу баг бодсон байна. Тэгээ нэрээ нэг коллаген уугадсан чинь тэгсэн нүур ер нь айгу цэвэрхэн байгаад байна. Тэгээд одоо хамтдаа Шангрила орцгоё. Let's go. Хоо. Байна. Янзах шийдсэн байна. Сүүлийн үед ер нь эмэгтэй хүмүүс айгу гоё уруулаа айгу гоё буддаг болцсон мөлий. Ийм янз бүрийн бүгд л нэг өөр юм гисэн гоё лип комботой. Тэгээд надад ерөөсөө тийм юм байдгүй. Тэгээд яг гоё уруулаа ингээд жоохон хүрээлцэн юм шиг ер нь бодохоор айгу гоё ингээд аутфит бүх лук юм комплит харагдаад байгаа хгүй. Тийм болохоор уруулын яг гоё өөрийнхөө уруулын өнгөнд тохирсон хүрээлэгч будаг хоёр авъя гэж бодоод тэг бүгдээр Шангрилагийн макро орё. Ер нь бол MAC Cosmetics уруулын будаг уруул хүрээлэгч хоёроор бол ер нь аяга алдартай шүү дээ. Тэгээ тийм болохоор хүмүүс аяга их гаднаас янз янзын хүрээлэгч энэ төр захиал тийм амар ажил болгоод байдаг. Тэгэхээр би шууд бэлэн байгаагаар нь MAC дээр маш өнгөний сонголттой учраас яг миний явж байгаа гол зорилго болохоор тийм яг гоё үрдэд төгсөн лип комботой болъё гэж бодсон. Тэгээ дээрэс нь би одоо айгу нийтдээ миний уруулны өнгө бусад хүнийхээс айгу өөр юм шиг байгаа. Бүх хүнд зөгтөг нүүд уруулын бодог надад зөгтгөө. Тэрнгээр бодохоор би нэг амар сонио юм бараан царайтай юм шиг болчдөг байхгүй. Ирсэн байна. Бүгдээрээ орж лип комбогоо сонгоцгоё. Сайн өдрийн минь татаа байна. Би болохоор миний яг ирсэн зорилго болохоор яг өөртөө гоё зогсон лип комбо сонирхож байгаа. Лип лайнер болон гоё nude тийм үү. Яг nude бишээсэн ч болно. Окей. За ер нь бол манай хамгийн сүүл чинээр ирсэн яг collection маань nude collection байгаа. Дотроо зөөлөн мат болон тослог гэсэн бүтцүүдтэй. Тэгэхээр нөгөө нэг гарцын явд хоёлаа ихлээд би гарн дээрээ хүн swatchлж үзүүлээд эсвэл өөрийнх нь би ер нь дараа нь хөр ахгүй. Тэр жоохон баг glossing гоё. Тэгээ. Окей. За ерөнхийдөө өнгө энэ бол жоохон юм peachy энэ байна. Нэлийн цагаат тухайн. Тэгээд айгүй олон хүнд зөгтөг nude өнгүүд надад зөгтөхгүй. Тийм нэг жоохон өнгөлөг өнгө зөгтөй. Ерөнхийдөө бол тийм жоохон хүүтэн сүртэй юу ирсэн үгүй юу? Суурныг юу гэж өгдөг вэ? Иймэрхүү юм аягүй зөхөд өгдөө. Тэгэхээр бол нэг юу биш юм байна. Гайгүй юм уу тийм. Дия харцгаая. Тэгээд TikTok дээр би бас бахан судалсан чинь яг MAC-ийн амар гоё комбонууд амар тренди билээ шүү дээ. Тийм. Иконик өнгө байна. Одоо надад иймэрхүү лук аягүй таалагдаад байгаа. Голоор нас нэлийн юу явах юм байна. Тэгвэл энийг окей. Тэгээ шууд ийм байж болно. Luster Class гэх төрөл байгаа даахгүй. Одоо ер нь бол нөгөө нэг жоох юм нилээн юм shiny. Одоо дээр нь өнгөлөг чирэлгүй өөрөө юм гэсэн үг. Тэгсээр нэ эдрийг ингээ харж байвал эдэр илүү юм пигмент сайтай байгааз энэ нь болохоор илүү юм шир арай юм нимхэн гарна гэсэн үг. Арсны нэг юм уруулын бодож 100 мэдрэмж өгөхгүй яг үнэ. Хүндээ бас дахиад одоо эхлээд нөгөө нэг арсан дээрээ санал болгож үзүүлжээд сонгосон өнгүүдийн дахиад ерөнхийдөө бол ариутгаад бодуулж үзүүлдэг гэсэн үг. Ийм нөгөө нэг аппликатортай юм глосс ч юм уу эдрийг бол нэг удаагийн багсан дээр тавьж өгнө. Хүнээр шууд ингэж гаргуулж ирж бодуулахгүй гэсэн. Крем флаш энтер бас. Тэгнь одоо дээдлийнхаа хэсгийг нь жоохон арчиж аваад одоо хуурай бүтээгдэхүүнүүдийн тэгээд цэвэрсэн багсаараа нүрэн дээр нь үзүүлнэ гэсэн. Эсвэл нэг удаагийн порлоноор бас тос мөцсдгийг нь үзүүлж болно. За эхлээд хөргөлөгч ариутгаад бэлдсэн. Энэ бол бүр яг одоо нэг уруулных нь өнгөтэй нэлээд яаж юм уусж байна. Нэг мэдгэдэггүйгээр жоохон ингээ нөгөө хөрөөгөө блүрдээд үл ялаад нэг хэлбэржүүлж байна. Ингэж яагаад тийм штэ. Би илүү бараан юугаар л жоохон одоо гой нөгөө хэлбэрийн тоцтгоо. Тийм. Одоо нөгөө strip down-аараа хоёр талын жоохон сүдэрлж юм. За тэгэхээр бүр гоё болчихно. За уруулны сүдэр
Одоо орж ичиж Яг сүйтрэлэгдэж байгаа. Уруулсан дээр нэг хар харагддаг юм байна тий. Тийм. Энэ би нөгөө нилээн ингээ угаасаа зарж яасан учраас тэгмээд уруулан дээр хэр тод гарахаас шалтгаалаад зөөлхөн яаж болж ийн эсвэл бүр яг ингэх юм бол илүү тодруулж За харъя. Би одоо хоёр уулын жохон бүр дээгүр нь биш үйл ялангийн нийлүүлчлээ. Тэгэхээр жоохон дээшээгээ цорвооцсон юм шиг. Гэтэ ихээр биш. Яг хоо ихээр байж болно нөгөө нилээ хүнд юун дээр бодлон дээр ч юм уу. За ингэж байгаа одоо энэ дээр гэлцүүлж үзэх үү. Тэгээ. За. Кул тэдийгээр буцсан байна. Гэж. За. Одоо яж. Яг л шил төл шиг л харагдаж шүү дээ. Саагаар биш. Гайна. Уусаг. Тэгээ ерөнхийдөө нилээн өтгөн бүтэцтэй учраас уруулан дээр ер нь бусад гласснаас бүр нилээн гялалцах юм. Тэгээ дангаар нь нилээн одоо өдрийн турш ингээд хэрэглээд явна шүү дээ. Тэгэхэд орой уруул айгүй гоё зөөлөрсөн байна. Угаасаа бүр дотроос чигшүүлэг нэртэй. Тийм харин яг шилтэл шиг гэлцүүлнэ. За эхний лип комбо маань. Надад бол яг энэ комбоны юм амар таалагдчихсан. Яг одоо хоёлаа жоохон юу болгож Жоохон болж нэг байна. тодруулж бүдгүүлж Дарклч нэг үзээд жоохон пинкрүүлж нэг үзье. За. болохоор арай юм орой морой гоё. Одоо өдрийн юм дээр жоохон бараан гэж байна. Гэхдээ бүр надад амар таалагдчихэв. Би ерөөсөө өөртөө зөрчилдсөн нюд уруулын буудаг олж байгаагүй юм байна. Өнөөдрийнх нь мейкап лукн дээр ерөнхийдөө бол энэ зөвхөн нюд ягаан уруул манаас зөгцөн. Окей. За ер нь бол уруулын бодог маань дангаараа юм байна. Энэ бүтцийг харах юм бол сатин буюу юм зөвхөн тослог бүтцтэй. Тэгээд хоёлаа энэ дээрээ lip gloss-ныхоо ийм хоёр өнгө байна. За энэ нь болохоор илүү жижигхэн юм гялалцалцтай. Энэ нь бол яг юм сүүн milky pink өнгөрөө гэсэн. Нэгч. Тэгээд энэ нөгөө нэг сүдрээ одоо тавьж болно. Хэрвээ жоохон илүү нөгөө хүч нэммээр байл. Ийм байвал илүү зүгээр өөрийнх нь зүгээр уруул гоё Натурал өнгөөл тавьж. Тийм. Тиа. Чи ялгааг нь харж байна уу? За өнөөдөр 3 янзаар буцсан. Тэгээ надад болохоор хамгийн ихнийх таалагдсан. За би ямар өнгөнүүдийг хэлчихье. Урууллынх нь хүрээлэгч нь болохоор Strip Down. Уруулын бодог нь болохоор Cool Teddy, MAC-ийн Best Seller Velvet Teddy-гийн шинэ гарсан Cool Teddy гэдэг өнгө. За тэгээд Lip Gloss буюу энэ өнгө Gloss. Надад бол энэ 3 хамгийн их таалагдсан. Бүгдээ адилхан биш юм уу? Үгүй. Юу вэ? Тэгээд эхний ээлжинд би энэ 3-ыг сонгоод бодож сураад бүр про болохоор жоохон бараан ягаан болгож үзье гэж бодож чинь. Тэгээ анх удаа хүрээлэгч хэрэглэж байгаа болохоор энэ 3-ыг сонглоо. Бодгийг чинь илүү удаан байрна. Бас гоё чигшүүлнэ гэсэн үг. Чиглэг байлгана гэсэн үг. Бодогныхаа өмнө цэцэх юм бол арьсыг чинь юм чиглэг давхраг үүсгэж чинь арьс руу ч юусоо орохгүй гэсэн үг байхгүй. Скин кремээс л арьс руу орно. Тэгээд бодгийг одоо нөгөө нэг дараачийн шатанда одоо нэг уусгахтаа голтон яаж болно. Тэгээ хамгийн сүүлд нь бас цацчих болно. Энэ витамин С болон гиалуроны өвчлөлтэй болохоор илүү radiance гэж тэрнээс ямар нэгэн саа бол байхгүй. Тэгээ юм байна. Тэгээ жоохон цацчих. Тэгээд ингээд манай миснүүдийн юм хошуун солигдоод ийм ууран цэцэрлэгтэй болсон байхгүй юу? Өмнөхөөс чинь яг ийм байсан шүү дээ. Эдгээр чинь одоо ингээр чинь нилээн ийм холоос яаж ижээд шүү дээ. Одоо илүү гоё шинжлэгдсэн гэсэн үг. За нүрэ бодуулаад дуусчлаа. Шухан хараад гарахтаа уруулын бодогнуудаараа бодож үзмээр юм. Тэгээ одоо бодсон байна. Анх удаа нүд уруултай болж үзлээ. Гоё юм байна. Тэгээд энэ авсан бодогнуудынхаа тайлбар нэрийг нь description-д нэртэй нь оруулчихъя. Заавал энийг сонирхохгүйгээр яг дэлгүүр дээр орж ирээ зөвлөгөө аваад өөрийнхөө арьсанд зохицсон комбог аваарай. Энэ жил lip combo-г бол онгоо шүү. Зөндөө гоё уруулын юм. Гоё мейкап авцаа. Одоо гоё. Миний уруул юу амар хуривчдаг байхгүй. Тэгээд уруулын нийгэмсэн баах юм авцаа. Өнөөдөр бүр амар их амжуулаа битэр тий. Одоо харж авах жимд явсан. Би өглөө пилатестэй явсан. Өдөр битэр жимд явсан тий. Одоо ер нь битэр нүд аймгийн хөл гимтэй жимдэгүү. Миний хөл 4-5 сар болчихсон тий. Тийм. Тэрнээс болоо жимдэгүү. Тэгээд дулаар жим. Тэглэж ус амар гадагшаа явсан болохоор. Тэгээ одоо гоё итгэвтэй амьдрнаа жимдээ. Санжи. Маш их витамин ууж байна. Тийш тийм эрүүл мэндэд амар анхаарч байгаа. Тэ? Тэгтээс юм хэтрүүлээд юм ирсэн шүү.
цоо ирүүл амьдрч хүсэх байх те. Хаяа гоми түүт идэв шүү дээ. Тэ сахиуцыг болсон уу? Нүсэ тик насан ч гэсэн худлаа гэж хэлчихсэн. Би сая Mac дээр нүрээ ингээ кремдүүлсэн байгаа хгүй. Тэгээ энийг өнөөдөр туршаад гэртээ очиод хэр ингээ нүүрэн дээр гой сууж ин тэрнийхээ дараа сонгоор алсан. Миний нургой цэрхэн болчихж байгаа. За гэртээ ирсэн. Эндөө гой уруулын юм авцсан. Тэрийг харуулъя. 2 lip liner авсан. Нэг нь болохоор strip down, нэг нь greyish гэдэг юм. 2 өнгө авсан. За энэ нь greyish-ээр нь болохоор илүү гоё юм definition арай бор өнгөтэй. So excited. Тэгээд нөгөө уруулын модгоо болохоор cool teddy авсан. Best seller өнгөс. Ийм уруулын модгнууд. За lip combo маань болохоор ингэ болчихж байгаа. Тэгээд нөгөө нэг бас аим гялцуулдаг lip gloss авсан. Уруулын 2 тийм юу авсан. Balm. Амар хураа уруултай байхгүй. Ийм хөөрхөн савтай. Тэгэл тасал масал хийгээл зүгээр ингээл машин дотор ч юм уу ингээл замдаа толинд харахгүйгээр өнгөлчдөг штеп. Нэг нь ийм бүтгэн хараа ингэж л гарна. Амар гоё чигшүүлэх юм ягаа. Энэ ягаа нэ. Стог хүрх юм байна. Энэ бол яг өдөр тутамд нээх будаагүй үедээ өнгөлчин. Тэгээд нөгөө нэг must have lip combo. Хэрвээ та lip combo-г болвол яг одоо lip combo-той болоорой. Заавал холоос цагч махадах шаардлага зүгээр Монгол бэлэн makeup artistтай. Хэдэн урал юм авсан юм бэ? 1 2 3 4 5 6. Am I crazy? Өөр юм аваагүй. Тэгтээ яг энийг би зонжонгаа хэрэглэв. Хаста хөрхөн. Тэгээд нөгөө нэг крем одоо нүүрэнд ингээ шингээд юу нэ айгу гоё болж. Айгу таалагдчих. Тэгтээ бас ороолт харна. Нартай цасан шуурга. Эмхтэй хүний ааш шиг Үгээд. Oh my god. Эхний үн цас биш үү? тийм цас. Би шороо гэж бодсон шин. Нэрээ цас орж ийн. Цас байгаа нь яа байна. Тэснээр нартай. Тэгсэн тийшэр та. Нөгөө цонхол дээр үзүүлээ нааш. За. Oh my god. Тэсний энд нартай. Үгүй дүнгээс юм байгаагүй тий. Ямар энэ борон цас юм биш үү гэдэг вэ? Ямар сони юм их ордын. Үе. Үе. Тэгтээ ямар сони бороо шиг ордын. Нэрийнх нь Тэ юу юм бэ нөө? Чон дулаахан байгаа л байна. тий жоохон хайлс хийгээд байгаа. Нэг цас шиг бол бодохгүй байна. Яг аим шиг юм шиг. Тийшээ та. Утаа юм шиг гарч. Тэр жимд явж ирсэн болохоор ууралаг өглөөний цай хичээ. Тунага халаачны дуртай тунага битүүр юм жижиг тунаа хэрэглээ. Кофе уух цаг битүүр сүүлийн үед энэ баачаг их ууж байгаа. Та нар санаж байгаа бол хэдэн жилийн блог дээр орж ирсэн. Энэ болохоор дотроо 25 ширхэг кофетэй. Баг дуусч юм уу? Энд нь Mount Kenya очи. Энд нь Turkey очи. За. Энэ болохоор авч явж офис хөдөө өдөр зүгээр идэв. Гэхдээ гэрт ч бас зүгээр.
Тэгээд энийг нь хатгалж байгаа зэ. Энд нь аягүй тасцсан тий. Жоо. Өөр спача ийм төлөвлөд үүдэг. Энэ нь удаан үрээрээ ийм нутгаараа. Өдөр бэлгэлүүл аймаг чам байс. Тэдэг боловч Аим гой царилг. Oh my god, сая хаалга тогшоод ийм пакэж орж ирлээ. Oh my god, look at this. Хам цаадалж үзье. За, влог үргэлжилж байна. Тэгээ нэг гоё бэлэг ирсэн. Тэгээд хамт та нарт бас хамт задлж харуулъя гэж бодоод өмнөх влог дээр хамт шопинг хийсэн влог хийсэн шүү дээ. Тэгсэн чинь энийг хартаа Макс Марагаас зүгээр ингээд амар том савтай бэлэг ороод ирсэн. Тэгээ нэгэнд влог дээрээ л харуулсан юм чинь влог дээрээс хамт задлаа гэж бодсон. Тэгээ нэг хөрхөн Макс Марагийн юмс гутанд хийцэн цаасанд оросон. Юм гоё баглаатай амар гоё өртөд цэцэг орж ирсэн. Макс Мара Монгол. Миний хөрхөн Макс Мара гэсэн юм тойл байна. Гоё хөрхөн мейкап баг байна. Oh my god. Влог дээр өмсч үзээд надад бас аягүй таалагдчихсэн юмнууд энийг واخгүй юу эндрээс. Нөө миний дурлаад байсан Хейли Бибер дрээс ивэл яах вэ? Oh my god. Йоо ямар гоё юм бэ? Ямар том бэлэг өгд юм бэ? Өмнөх влог үзсэн бол энийг санаж байгаа тий. Oh my god. Амар бэлэг болчихлоо. Энэ хөөх ингээд эн чинь нэг хөөх юм шигтгэхтэй юм байна энийг хартаа ийм детальтай. So beautiful. Баярлаа. MacBook-ндээ ажлынх зөвхөн дижинд ашигладаг. Эндээ ийм кейс загсан. Уг нь нэг нь барын арьсдаг загсан чи хоёулаа хар арчиж. Гэхдээ нэг нь мат, нэг нь юм юу ариг ялгаад тэг анх шинээр нь ингээд амар стикер ингээд наагаад тэг хуулсан чи ингээд халтар болоод тэгээд зарим нь жоохон эвгүй болсон. Тэгээд сүүлд нэг Dell компьютерийн ивент дээр тоглосон чи логогоо нуу гэж дахиад бүр юм наац. За тэгээд let's open this. Уртаас загсан. Үй. It's actually big. Томцсон. What the hell? Нээр гоёхтой ш. Мэтра. Томцсон. Oh, new show. Орчин үеийн 13 инчийнх нь байсан юм тий. Хэн боцсон? Оноо. Үгүй энэ би бүр 18 он гэдгийг л сонгох шиг болсон юм. Ямар амар хэцүү юм бэ? Хамт. Үн жижиг юм биш нэ биш. Йоо. Гэтэ энэ уг нь амар гой мат юм байна. Орчин үеийн 13 MacBook Pro-той бол би энийг бэлгэлээ зэ. Yes, bottle parts шүү. Энэ жоохон юу л юм бэ? Тийм барцгар бүр мат юм. Гэтэ яг хөө тэгвэл ингээд арга хэмжээндээр тоглохоор нэг амар хууларсан стикертэй тэр нь хуулагдахгүй. А энэ ийм саарл өнгөтэй байна. Даав шиг битрэлтэй. Энэ нэг юм гоё харагдчихна. Энэс мэл гоё юм гэхдээ яг баг. За өстөд ажил дээр Орсон. компьютерын нүүрнээс санаа зовхгүй ажиллах нь байна. Ийм гоё зэрэг болсон. А тэгээд энэ гэхдээ баг хэрэг байхгүй. Яа чиргүй. Гэхдээ бас гоё л. Тэгээд тийм эдийн хэрэггүй л. Юу 13 Pro нэс юм бэ? Андуураад Retina 13 авсан байсан юм. Тэгээд хэрэг энийг хэрэглэдэг. Яг энэ хэмжээ таарах юм байл хэлээрээ шив шин кейс бэлгэлээ. Гоё кейс.